Сургуулийн өмнөх боловсрол 2021-с 2022 оны хичээлийн жилд улсын хэмжээнд нийт 1453 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байгаагаас 67% нь төрийн, 33% нь хувийн цэцэрлэг байна. Харин байршлаар нь харуул нийслэлд 46%, үлдсэн нь орон нутагт байгаа юм. Өнгөрсөн хичээлийн жилд 191 мянган хүүхэд цэцэрлэгт хамрагджээ. Тодорхойлбол Улаанбаатар хотод нийт 85.1 мянган хүүхэд, харин хөдөө орон нутагт 105.9 мянган хүүхэд цэцэрлэгт хамрагдсан байна. Түүнчлэн өнгөрсөн хичээлийн жилд улсын хэмжээнд 8800 гаруй багш сургуулийн өмнөх боловсролын байгууллагад ажиллажээ. 2021-с 2022 онд цэцэрлэгийн 7877 бүлэг хичээлсэн ба COVID-19 зар дахлын үед цэцэрлэгийн сургалт үйл ажиллагааг цахим шилжүүлэн 4-өөс 5 настай хүүхдийг үндсэн сургалтаар, харин 3 настай хүүхдүүдийн хувьд гэр бүл түшиглэн зайны хэлбэрээр дэмжин ажилласан. Ингэснээр нэг бүлэгт 25-аас бага тооны хүүхэд хичээллүүлэх арга хэмжээ авсан юм. Боловсрол шинжлэх ухааны яамны мэдээлэлд дурдсанаар жил бүр нийслэлийн хэмжээнд цэцэрлэгийн насны 34.4 мянга гаруй хүүхэд буюу 4 хүүхэд тулмын нэг нь цэцэрлэгт хамрагдаж чаддаггүй байна. Тэгвэл энэ хичээлийн жилд нэгч хүүхдийг гэрт нь үлдээхгүй байх зорилготой байгаагаа салбарын яам танилцуулсан. Энэ хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд 2-оос 5 настай буюу цэцэрлэгийн насны 141 мянган хүүхэд байгаа юм. 2022 оны 8 дугаар сарын 29-ний байдлаар Улаанбаатар хотод 140,904 хүүхдийн цэцэрлэгийн хүчин чадлыг бий болгоод байгаа талаар боловсрол шинжлэх ухааны яам мэдээлсэн юм. Сургуулийн өмнөх боловсролын байгууллагатай холбоотой зарим тоо мэдээллийг тоомлон хүргэлээ. Хүүхэд багчуудаа хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе.